Сайн байцгаана уу эрхэм үзэгчид та бүхэндээ мегмар гаргийн мэндийг айлтхан хүргэж байна. Төвийн бүсийн DBS телевиз энэ өдрийн аймаг орон нутгийн хэмжээндх онцлог мэдээллүүдэд та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Эхний мэдээ Монголын сайхан бичигтэй уралдааны 4 удаагийн тэргүүн байрын шагналт гэрэлмаа хууль мөл Монгол бичгийг түгээн дэлгэрүүлэгч эрхэм сайхан багш нарын хамтарсан Хосгүй өнөд өв соёл үзэсгэлэн Дархан хотын музейд дэлгээгдлээ. Өнөөдөр буюу 2 дугаар сарын 3-наас 3 хоногийн хугацаанд үргэлжлэх юм байна. Дархан аймгийн музейд Хосгүй өнөд өв соёл үзэсгэлэн дэлгээгдлээ. Тус үзэсгэлэн соёлын өв тээгч босоо монгол бичгээр уран бүтээл хийж төрөвдөг Судар төвийн тэргүүн Ахмад багш эрхэм сайхан болон Цэлэнг аймгийн сайхан сумын 1-р сургуулийн монгол хэл бичгийн багш Гэрэлмаа нарын бүтээлийг иргэдэд нээлттэйгээр үзүүлж өв соёлыг түгээн дэлгэрүүлэхээр зохион байгуулагдж байна. Орчин үеийн Монголын утга зохиолын шүлэг яруу найргийг хуучин монгол бичиг рүү одоо өөрөөр хэлбэл англиас монгол руу орчуулж байгаа юм шиг тийм ээ ингэж буулгаж байгаа. Тэгэхдээ энэ хүн бол одоо энэ дандаа ийм хуучны судрын ихмэл энэ бичгийн хэлбэрийг ашигласан байна. Энэ бүтээлээ дарханчуудад дэлгэж үтсэн. Тэгээд манай дархны нэрийн хуудас болоод байгаа эрхэм сайхан багшийн энэ бүтээл бол энэ бүтээлээрээ нүүдэлчин монгол гэж одоо фестивал зохион байгуулагддаг. Энд одоо 4 удаа явж 2 удаа шилдэг соёлын өв тээгчийн шагнал авч ирсэн юм. За хоёрдугаар манай өнөөдрийн үзэсгэлэнд оролцож байгаа бүтээлээ дэлгэж оролцож байгаа хүн бол манай Цэлэнг аймгийн сайхан сум хуучны бол одоо Дархан хотын хөтлөхороо гэж байсан тийм. Хөтлөөс ирсэн манай 1-р сургуулийн багш Гэрэлмаа гэж багш ба. Энэ Гэрэлмаа багш бол бас нэг өөр мэт байгаа. Тэр хуучин монгол бичгийг одоо 21-р зуунд одоо хувцс хунар эд үлгийн зүйл дээр бичиж авч хэрэглэж байгаа. Гэрэлмаа багш бол ойдог тэрийг биччихээд дээр нь ойдог. Ойхдоо зүгээр ойхгүй дандаа ийм нөгөө зүү орох байдлаар ойдог учраас бас маш их хугацаа шаарддаг. Ийм их сайхан онцлог бүтээлүүд байгаа. Тэгээд Эрдэмтэн хүн даруй их мөрөн дүлгэн гэдэг энэ хоёр багш маань ингээ ийм даруухан одоо сар шинийн өмнө одоо Дархан хотынхаа 65 жилийн угтаад ийм дарханчуудаа ийм бүтээлийнхаа үзэсгэлэн төр үзэсгэлэн дэлгээд байгаа. Энэ бүтээл бол 3 өдөр Дархан аймгийн музейд гарна. Тийм учраас дарханчууд та бүхнийг хүүхэд залуучууд та бүхнийг ирж өргөнөөр үзэхийг урьж байна. Хуучин тэр Судар номоо дээдэлж ирсэн торгонд одоо аль үнэтэй зайтай байдлаар ингэж хэрэгжилж ирсэн тэр уламжлалыг сэргээгээд Монголын шилдэг яруу найрагт сонгодог яруу найраг сургаалын зохиолууд яруу найргийн бүтээлүүдийг ингэж Судар байдлаар хийсэн. Жишээлбэл одоо энд болохоор энэ Монголын их амар амгалан гэдэг багууд төржийн бүтээл ингээд хийхээр одоо хүүхдүүд залуучууд одоо ер нь гэр бүл болж байгаа улсуудад энэ Судар номоо ингэж хаяа бас нэг уншдаг, эрхэмлэж дээдэлдэг ийм юуг нь. Хоёр дахь нэг зүйл нь болохоор энэ хуйлмал ном гэж байдаг. Монголчуудын ном бүтээж ирсэн уламжлал дотор. Хуйлмал номыг бид нар ийм байдлаар ингэж хийсэн байгаа. Тэгэхээр энэ мартагдж байгаа тэр өвүүдийг одоо сэргээх, уламжилж үлдээх. Энд болохоор Сэнгийн Эрдэнэгийн холон бит 2, андээс ийшээ яваад холон цамб 2. Тэгээ ийшээ явахаараа холон бит 2 30 жилийн дараа гэдэг одоо цоорол алдартай 3 өгүүлэлэг байдаг. Тэрийг ингээ багтаасан ийм бүтээл байгаа. Үйл явдлыг нь харуулсан бас зураг хөрөг юм чимээд. За энэ хар дээр цагаанаар бичдэг нь болохоор Монгол уламжлалт бурхан бүтээдэг Судар ном бичдэг тэр нагтан зургийн арга гэж байдаг. Одоо мартагдаад энэ нэгээр хийхгүй байна. Тэгэхээр энэ нагтан зургийн аргыг одоо бас хүүхд залуучуудад өсвөр хойж үеийнхэндээ таниулъя, ойлгуулъя гэдэг үүднээс энэ хар дээр ингэж цагаанаар ингэж хийж байгаа. Энэ дээр бол одоо буруу бичих ямарч боломж байхгүй, ирэх байхгүй. Энийг одоо ишрээ итгэх юм уу, эсвэл жоохон хусаад энэ төр нэг бид нар аргалдаг байсан шүү дээ Монгол аргаар. Тех боломж байхгүй. Шууд энэ чинь урагдаа цоороод явчихдаг. Тийм учраас энэ дээр бол анхаарал маш сайн төвлөрнө. Хоёрт нь гэхэд одоо их ийм стресс бухимдалтай нийгмийн одоо энэ тухайн цаг үеэсээ хамаарат хүмүүс бол одоо өдрийн ачаал ихтэй болсон. Энэ бол жинхэнэ тархины амралт болдог. Яг энэ дээрээ л анхаарахаас тэр босод өдрийн болсон ажил дээр болсон үйл явдал бол ерөөсөө яахгүй. Тийм учраас энэ бол бас нэг талын бясалгал. Тэр сонгодог монгол бичиг одоо сурч ирсэн хуучин уламж ямар арга байсан гэдгийг бид нар олон судаллаа. Жамин гүнгээд хувьсгалын өмнө одоо яасан гэрийн боловсрал гэдгийг тэр уламжлалыг одоо дэлгэрүүлэх энэ одоо сургалтын аргыг л бид нар сэргээж байна. За миний бүтээлийн онцлог гэх юм бол монголчууд заавал анги танхимаар
хүүхдүүдээс үндэсний бичиг сургахаас гадна ахуй амьдралаа нүүдлээд явж байгаа хугацаанд яаж одоо хүүхдүүдтэй үндэсний бичгээ сургаж одоо тэднийг хэрэглээ болгох вэ гэдэг дээр ерөнхийдөө анхаардаг. За жишээлбэл Монгол эмэгтэй, за Монгол ирчүүд өдөр тутмынхаа дайлан, за тэгээ сайхан гоёлын дээл, бүс, малгай, торцгон дээр монгол бичгийг хэрхэн гар уралтай хослуулж өдөр тутамдаа хэрэгжилж гангарах вэ гэдэг энэ тал дээр бас илүү анхаардагаараа онцлогтой байгаа. Соёлын өв тээгч Гэрэлмагийн тухайд Монголын сайхан бичгтээ олон улсын уралдааны 4 удаагийн тэргүүн байр эзэлсэн байна. Дээлийн ханцуу бүс, тоорцог малгай цүнхэн дээр бичсэн үгсийг зүү ороож уралсан байна. Эдгээр бүтээлээрээ дамжуулан монгол бичгийг ахуй амьдрал, өдөр тутмын хэрэглээнд гоёл чимэглэл болгон ашиглах боломжтойг харуулахыг зорьдог гэлээ. Дараагийн мэдээ, дархан их дэлгүүрийн 5 давхурт байрлах гэгээ хүүхдийн гутлын дэлгүүр агуулга чөлөөлөх хямдралтай худалдааг зарласан байна. Үргэлжлүүлэн хүлээн авч үзсэн үү? Энэ өдрийн мэндийг хүргэе үзэгчдээ би та бүхэндээ дархан их дэлгүүрийн 5 давхурт байрлах гэгээ хүүхдийн гутлын дэлгүүр дээрээс за хямдралтай мэдээллийг үзүүлэх гэж байна. За 1 наснаас эхлээд 15 нас хүртэлх хүүхдүүдэд таарах өвөл, хавар, намар, за зуны, сандал, ботинк гэх мэт маш олон төрлийн гутлнууд энэ дэлгүүрт маань байна. Та бүхэн дэлгүүр дээр хүрэлцэн ирээд хүүхдүүдэд дагуулж ирээд за энд харагдаж байгаа шошгон дээрх үнээс нь 50% хямдралтайгаар гутлнуудаа худалдан авах боломжтой байна. За октоодод маань энэхүү хөөрхөн дэгжин ганган гутлнуудаас байна. Хүүгүүд маань форумныхоо доогуур за мөн одоо дулаарж байгаа үед өмсгөхөд бас тохиромжтой хавар намрын гутлнуудаас сонголтын хувьд бас маш ариун байна. Гэгээ хүүхдийн гутлын дэлгүүрийн тухайд дархан их дэлгүүрийн 5 давхурт өдөр бүр өглөө 10-аас оройн 20 цагийн хооронд ажиллаж байгаа. Та хөөрхөн ганган дэгжин октооддаа бас хөөрхөн хүү зуны сандал ботинкнуудаас бас худалдаа авах боломжтой байна. Маш хөөрхөн дэгжин. За тэгээд чанар материалын хувьд бол маш сайн чийг татахгүй. Эзмэрийн хувьдас өргөн сонголттой байна. За октоодод маань мөн таарах энэхүү өвлийн гутлнуудаас 50% хямдралтай. За загварын хувьд форумныхоо доогуур за чөлөөт үедээ өмсөхөд бас маш тохиромжтой 10 жилийн октоод маань таарах гутал байна. За энэ хэсэгт мөн цэцэрлэгийн насны хүүхдүүд маань таарах жижиг эзмэрийн гутлнуудаас худалдаалагдаж байна. Энэ гутлнуудын тухайд гадна тал нь иски, за доторх нь бол маш зузаан юм өстэй дотортой. За улны хувьд бол маш чанартай, халтархгүй ийм ултай, эсхий гадартай юм гутлнуудаас худалдаалагдаж байна. За дээгүүр харагдаж байгаачлан мөн гадна талаараа теди загвартай, за мөн аг гэмэд ганган дэгжин октод маань таарах хөөрхөн гутлнуудаас 50% хямдралтай байгаа гэдгийг та бүхэндээ дахин дуулгая. Гэгээд дэлгүүр нь өдөр бүр 10-аас 20 цагийн хооронд та бүхэнд нээлттэйгээр үйлчилж байна. За энэ хэсэгт мөн цэцэрлэгийн насны хөөрхөн дэгжин октод маань таарах энэхүү ганган хөөрхөн гутлууд маань 50% хямдралтай. Та бүхэн дэлгүүр дээр хүрэлцэн ирээд хүүхдүүдтэй өмсүүлж үзүүлээрэй. За энэ бас мөн юм хөөрхөн гаднах нь арьсан, за энэ эсгээр юм илгэн оруулахтай юм гутлаас байна. За энэ бас ийм хөөрхөн чамин юм загвартай гутлаас байна. За энэ хэсэгт бол хүүгүүдэд маань таарах, октодод маань таарах, за 100 дулаарч байгаа үед өмсгөх тохиромжтой энэ кет болон пүүзнүүд байна. За энэ бол гүйлтийн пүүз, зааланд өмсгөх тохиромжтой, за гадуур чөлөөт үедээ өмсгөх тохиромжтой пүүзний тухайд бас загвар, өнгөний тухайд бас маш олон төрлийн өнгөнүүд байна. Хүүгүүдийн маань сонирхлын заалны пүүзнүүд,
За гадуур өмсгөө тохиромжтой пүүзнүүдээс олон төрлийн сонголттойгоор та бүхэн хүүхдүүдэд дагуулж ирээд санхүүд хэмнэлттэйгээр пүүзнүүдээ сонголтоо хийгээрэй. Гигээ хүүхдийн дэлгүүр нь дархан их дэлгүүрийн 5 давхар өдөр бүр 10-аас 20 цагийн хооронд ажиллаж байна. За одоо дулаараад ирэхээр хүүхдүүд маань промныхоо доогуур нөхөө ботинк, за чийшигнүүдийг өмсдөг. За энэ маш сайн арьсан чанартай энэхүү чийшиг ботинкнуудаас та бүхэн хүүхдүүдтэй бас сонголтоо хийгээрэй. Энэ хэсэгт мөн ийм кэд ботинкнуудаас сүүлийн үеийн хөөрхөн ийм загвар чимэглэлтэй энэхүү пүүз ботинк кэднүүд манаас худалдаалагдаж байна. За дээгүүр харагдаж байгаа маш олон төрлийн өнгө загварын сонголтууд байна. За да бяцхан хөөрхөн үрстэй хөвгүүдтэй бас сонирхвол ийм хөөрхөн загварлаг өнгөлөг ийм пүүзнүүдээс худалдаалагдаж байна. Жижиг размерийн ийм пүүзнүүдээс өнгөний тухай загварын тухайд маш олон төрлийн сонголттой худалдаалагдаж байна. Цагаан сарын тохиолдолд та бүхэн хүүхдүүдтэй энэхүү өвлийн болон хавар намар 100 өмсгөө тохиромжтой гутлнуудаа сонголтоо хийгээрэй. Арьсмаар нь 22-оос 37, 38 хүртэлх. Тус дэлгүүр нь өдөр бүр 10-аас 20 цагийн хооронд ажиллана. Та бүхэндээ холбогдох утсыг хэлье. 94 28 гэсэн утсаар та бүхэн холбогдоод дэлгүүр дээр байгаа гутлнуудаас нь размер байгаа юу, өнгө байгаа юу гэдэг тэднийг бас тодруулах боломжтой байх нэ. Би та бүхэндээ гигээ хүүхдийн гутлын дэлгүүрийг танилцууллаа. Тус дэлгүүр нь дархан их дэлгүүрийн 5 давхар өдөр бүр 10-аас 20 цагийн хооронд үйл ажиллагаагаа явуулж байна. Та бүхэн хямдралтай байгаа дээр нь дэлгүүр дээр хүүхдүүдэд дагуулж ирээд худалдаа авалт хийгээрэй. Та бүхний хүрэлцэн эрхийг урьж байна. Өчигдөр буюу 2 дугаар сарын 2-ны өдөр зохион байгуулагдсан иргэдийн эдэр хилцүүлгийн онцлог хэсгүүдийг та бүхэнд хүргье. Саяын нөгөө энэ байгууллагуудын тавьсан тайлангаас тайлан бол үнэхээр хангалтгүй байсан болохоор би яг нөгөө хэрэгтэй мэдээлэлээ бол олж авч чадсангүй. Тийм болохоор бас асуулт маань бас нэлээд олон болчлоо. Байгууллагын одоо тайлан гэхээсээ илүү юм танилцуулга маягийн юм явчлаа. Ер нь бол одоо энэ тогтчлт хог тээвэр бол угаасаа ингээд үйл ажиллагаа нь иргэдэд нээлттэй байж идэг хотын одоо соёл те хотын хөгжилтэй шууд холбоотой юм байгууллагууд байнгын юм асуудал дагуулж идэг. Тэгэхээр энэ тайлангаа бол маш одоо сайн тавьдаг, хэмжигдэхүйц байдаг, урд оныхтойгоо харьцуулсан сайжирсан юм уу, муужирсан юм уу, хэрвээ сайн болсон бол юу нь сайн болоод ямар ахис дэвшил гарсан, муудсан бол ямар хүчин зүйлүүдээс болоо муудсан бэ, тэн дээр ямар арга хэмжээ авахар төлөвлөж одоо ингэж ажиллаж байгаа гэдэг юм тодорхой баймаар байна. Ийм тодорхойгүй юм одоо байгууллагын танилцуулга шиг юм хийж чаар иргэд мэдээлэлээр хангагдаж чадахгүй. Тэгээд нөгөө нэг сошиал дээр одоо ингэ иргэдийн буруу зүрх ойлголт юм сөрөг хандлагууд айгүйх ажиглагдж идэг. Тэгэхээр энэ бол ерөөсө байгууллагын энэ тайлантай маш чухал холбоотой болохоор тайлангаа ингээд тодорхой тавьж байгаарай гэж бас хүсмээр байна. За тэгээд ер нь бол нөгөө сая өнгөрсөн өвөл бол манайх ингээд алтаргаа уулгааны асуудал тэгээд одоо сая нөгөө хог тээврийн үн тариф нэмэгтэй холбоотойгоор бол нэлээд л ингээд асуудал шүүмд санал хүсэлт юм явсан ийм одоо нөхцөл байдал өрнсөн. Ер нь одоо өмнөх жилүүдээс цас ойх орсон. Тэгээд мөн өвлжилтийн бэлтгэл ажил юм хангалтгүй байх жишээ нь иймэрхүү олон хүчин зүйлээс болж ийм ажлууд одоо саяын ийм нөхцөл байдлууд би үүссэн гэж бодож байгаа. Эндээс ер нь одоо би Эрдэнэ хотыг бол ийм тайлан тавиасаа гэж хүсэж ирсэн. Хог тээвэр нийт хотын тогтчлтын үйлчлэгээний газар 2022 онд аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болсон. Уул нь төрийн үйлчлэгээний байгууллага байсан шүү дээ, манайхан мэдж байгаа. За аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болно гэдэг чинь өөрөө төрийн татаасыг багасгаж өөрийнхөө одоо тийм ашигт ажиллагаан дээр ингээ үйл ажиллагаагаа явуулах, ашиг орлогоо нэмэгдүүлж ингээ төрийн татаасыг багасгаж ажиллах, мөн тэгээд цаашлаад ер нь бол нөгөө хариуцлага тийм ээ үр ашиг бий болгох, мөн өөрөө орлого олох тийм боломжоо бүрдүүлэх, үйлчлэгээний чанар сайжрах. Ийм л одоо зорилтын хүрээнд одоо энэ байгууллагын одоо ажил дахис дэвшилт гаргахын тулд ингээ аж ахуйн тооцоон дээр шилжүүлсэн байгаа. Тэгэхээр бодит байдал дээр яг энэ зорилт биелж байна уу үгүй юу?
аж ахуйн тооцоон дээр шилжээд одоо 4 дахь жилдээ ажиллаж байна. Гэтэл энэ 4 жилийн хугацаанд одоо өөрчлөгдсөн ийм бодит яг ахис дэвш байгаа л да. Гэхдээ үнэхээр яг ингээд аж ахуйн тооцоон дээр шилжихдээ үе шаттайгаар эхний жилийн дараа жилийн 4 дахь жилдээр энд хүрнэ гэсэн тийм хэмжигдэхүй зорилт байгаа юу? Тэр байгаа бол тэр зорилтынхаа хаана явж байгаа юм бэ? Энэ юу юм гэхээр нийтийн эзэмшлийн зам талбай 907 мянган метр квадрат талбайг цэвэрлэдэг байна. 21 оноос одоо хэд дахин нэмэгдсэн одоо сүүлийн жилүүдэд бол манай зам талбай хэмжээ. За тэгтэл бүтэц оронтой нь 92 хүнтэй 4 хэсэгтэй. Энэ 20 онд л байсан бүтэц 907 мянган метр квадрат талбайг тэр 92 хүнд. За 92 хүн бол бүтэн одоо оронтойгоор ажилдаггүй. Одоогийн байдлаар нэг 67 хүн ажиллаж байгаа гэдэг нэг өвөл илүү намар нэг мэдээлэл өгчээсэн. Тэгэхээр энэ 70 хүн тэр 907 мянган метр квадрат хуваахад бол нэг хүнд бараг 20 мянган метр талбай оногдож байгаа. Тэгэхээр энэ одоо яг бүрэн тэгш хүртээмжтэй үйлчлэгээ үзүүлж чадах одоо хэмжээнд энэ стандарт байж чадах уу? Орон нутгатаа тохирсон юм стандартыг баталсан уу? Хэрвээ батлаагүй бол яагаад гэдэг асуултыг тавья. За тэгээд хогтээврийн хураамж одоо ер нь бол дэлхийн Монгол улсын хэмжээнд бидний нөгөө бодлого тий урт богино хугацааны бодлого нөгөө доктортой хөгжлийн бодлогуудад хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ийм одоо чиг хандлагаараа бид нар явж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар тэр үнийн бодлогыг бол энэ концепттэй уялдуулж үнийн бодлогоо барих ёстой. Эдийн засгийн эргэлтэнд оруулж хогийг ангилж ялгана гэдэг одоо ийм суур зачин дээр тулгуурлаж үнийхээ бодлогыг хийх ёстой байтал автоматар одоо бүх айлууд 15 мянган төгрөг. Нэг нээлттэй шүү. Тэ айл 15 мянга 10 амбултай айл 15 мянга хураах одоо тэгш зарчим мөн үү? Татвар хураамжийн орлого бол иргэдийн одоо шудраг зарчим дээр суурилсан байх ёстой. Нэгдүгээрт, хоёрдугаарт одоо тэр айл өрхийгөө 100% хурааж чадахгүй байгаа тохиолдолд энэ дээр нөгөө төлдгөө айлуудаараа хариуцлага одоо ямар тэр төлбөрийг 100% барагдуулах хамгийн түрүүнд энэ механизмыг хийж чад дараа нь үнэ нэмэх бодлогоо яриул яасан юм бэ? Одоо төлдөг айл энэ ч одоо шудраг бус зарчим үйлчлэлээд байх юм байгаа юм. За баярлалаа. Нэг юм санал байна. Би уг нь энэ ард иргэдээ соён гэгэрүүлэх хандлагын өөрчлөлт тал дээр төрийн байгууллагуудтайгаа хамтарч ажил юу гэж саналаа хэлэх гэж ирсэн. Гэтэл энэ төрийн хүмүүс та нарын хандлагыг өөрчлөх шаардлагатай юм биш үү? Хамгийн ихэнд тулгаа дарга таны хандлагыг шууд өөрчлөх шаардлагатай юм байна. Иргэний тавьсан асуултанд та их түшмэл маягаар нэлээд дуургүй шүүмжил хүлээж авахгүй хариулж шүү. 65 жил болсон дархан хот хогоо татаж авч сурья эхлээд авъя гэд та юу яриад байгаа юм? 34 жилийн хэдэн жилд нь Монгол ардын нам Дархан уул аймагт завсгалсан хогоо татаж авч чадахгүй та нар сонгуульд яаж ордог вүлээ? Орон нутгийн сонгуульд юу яриад байгаа юм? Дандаа зовлон ярьж штэ, дандаа мөнгө байхгүй, машин байхгүй, айгүй хэцүү. Би өнгөрдөг 100 зулцгийн голдны байгууллагын захирлаар гарсан л да. Тэнд ерөөсөө тэр төмөрлөгийн тэр төв замын хажууд овоолсон хог байсан. Тэр ангаахын тэгээд тэр овоолгосон хогийг би татан тээвэрлүүлсэн хонгор сумаас. Мөнгө нь тэнд амьдардаг айлууд тэр аяараа хогоо тэнд асгадаг. Би анхудаа тийм зулцгийн голд очиод тийм их овоолсон хогийг харсан. Энэ зулцгийн голыг миний аав үүсгэн байгуулгаад анх 76 онд илүү 75 онд илүү бид нар анх захирлаар нь гараад энэ зулцгийн голыг үүсгэн байгуулж ирсэн хүний хүүхэд юм би. Надад энэ хайрын санагддгийг. Тэр хүндий дүүрэн нөгөө төмсний улаантай мой дотор нь дүүрэн модтой ургамалтай ийм сайхан газар байсан. Би сургуульдаар өгөө жоох хүүхдээсэн. Би энэ зүүн очиод бүр шоконд ороод тэр айлуудыг олох гэсэн чи олддгүй юм байлээ. Тэр хонгорын хог тээврийн хувийн хэвшил байна лээ. Би тэр хүүхнээс гуйж ээж 2 удаа 240 мянгаар ачуулсан 120 мянган төгрөг өгсөн 120-ыг би авч чадаагүй тэр хүүхэн ирээд бүтэн өдөржингөө тэр хогийг атсан. Та нар хэрвээ өчнөө зулцгийн голоор дүүрэн газар олгочоод тэр айлуудтайгаа хогны гэрээ хийгээд мөнгөний татаж авч чадахгүй бол яах гэж газар олгодгийг. Хогийн хүндий болцсон байлаа шүү дээ. Тэгээ одоо ингээ хогны тухай ярихлаар та их дургүй байна. Бид нар их сайхан ажиллаж байгаа. Гэхдээ зовлон их байгаа, мөнгө байхгүй. Юу яриад байгаа юм? Та нар чадна гэж жил болгон сонгуульд ялж идэг үстэй. 15 мянган төгрөг бараг та нар төлгөө загнаад шүү дээ. Та нар тодорхой тайлангаа тавь. Юу ч хүрхгүй байгаа. Ягаад болохгүй байгаа? Ягаад техник тоног төхөөрөмж авч болохгүй байгаа? Ямар техник тоног төхөөрөмжүүд бидэнд хэрэгтэй?
Одоо наад байгаа хоёр даргыг чинь байгаа царай бол ямар нэгэн менежмент хийгээд урдаасаа сумынхаа засаг даргыг тайлбар тавиулчаад өөрөө тулгай заргад ярьлаа гэж сууж штт. Та нар ямар ч менежер алга манай Дархан уул аймаг маш олон мундаг залуучуудтай шүү. Төрөл бүрийн инженер, төрөл бүрийн одоо мэрэгчлэлтэнгүүд байгаа. Та нар намчирхаж дандаа ийм бөхс толоодог ийм сонин хүмүүсийг тавьснараа манай Дархан уул аймаг хөгжихгүй байгаа шүү. Төвөмсгийн мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Солонгосын бүх төрлийн барааг зах зээлийн үнээс 40-60% хямдунаар худалдаалдаг Sell Mart-д өдөр бүр шинэ бараа бууж байна. Тус зэрлэгүүрээс бэлтгэсэн дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авч үзсэн үү? Үзэгчид та бүхэн анхаарлаа нааш нь хандуулаарай. Би та бүхэндээ Солонгосын бүх төрлийн барааны Sell Shop-ыг танилцуулах гэж байна. За тус дэлгүүрийн тухайд Солонгос улсаас бараа материалуудаа нийлүүлдэг. За бүх бараагаа зах зээлийн үнээс 40-60% хямдралтай үнээр худалдаалдаг байх нэ. Одоо та бүхэндээ дэлгэрүүлэн бараа бүтээгдэхүүнүүдийг танилцуулъя. За энд харагдаж байгаа компьютерийн ширээ, за энэ процессор, спикер, чихэвч, маус, за энд харагдаж байгаа бүх зүйлсийг ингээд сетээр нь худалдаах боломжтой. За мөн нэг ширхгээр нь салгаад худалдан авах бас боломжтой байна. За энэс гадна бүх төрлийн цахилгаан бараануудаас худалдаалагдаж байгаа. Энэхүү зурагтны тухайд за ийм нэмгэн дэлгэцтэй, за мөн доороо ийм home театртай ингээд сетэрээ 700 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа юм байна. Энэ хэсэгт за гэр авахгүй гал тогооны ийм сав суулганы компнууд харагдаж байна. За маш сайн чанарын төмөр, за жигнүүртэй болон жигнүүргүй, за шүлний том жижиг тогоонууд энэ хэсэгт харагдаж байна. Sell Shop-ийн тухайд бүх төрлийн солонгос гэр ахуй болон за амтны хэрэгсэл маш олон төрлийн тавилга гэх мэт зүйлс худалдаалагддаг байгаа. За энэ хэсэгт болохоор гэртээ тавих тохиромжтой камеруудаас маш олон төрлийн сонголттойгоор худалдаалагдаж байгаа юм. Та бүхэн гэртээ тавиад утсан дээрээсээ дүрсээ хараад явах боломжтой юм камерууд байна. За энэ хэсэгт мөн гар утас тогтоогч, за тоглоомын гар, чихэвч, за мөн доошоо энд харагдаж байгаачлан цагнууд бас маш олон төрлийн загвар, мөнгөний сонголтууд бас байна. Энд бас хөрхөн бамбрууштай хүүхдийн өрөөнд тавих тохиромжтой юм. Ухаалаг цагнууд бас худалдаалагдаж байна. Sell Shop-ийн энэ хэсэгт за гэр ахуйн цахилгаан барааны хэсэг харагдаж байна. За миксер, ус буцалгагч, пэйж, данх, за битүү чанагч, эндүгцэн плетэг, за Coco брендийн будаа агшаагч, за ийм жижиг мөн ийм нэг хүн хоол хийхэд нөхөө тохиромжтой эдгээр маань 40 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа юм байна. За энэ хэсэгт мөн ийм гар жижиг ийм миксруудаас худалдаалагдаж байна. За одоо бор хоолнд орж байгаа хүүхдүүдийн олон төрлийн сонголтоос нь сонгоод хүүхдэд цутан хийж өгөх боломжтой байна. Эдгээр бүтээгдэхүүнүүд маань болохоор агаар цэвэршүүлэгч болон агаар шүүгч юм байна. Та бүхэн брэндээс нь шалтгаалаад үнийн хувьд бас өөр сонголттой. Энэ болохоор агаар цэвэршүүл шүүгч. За энэ бас мөн LG брендийн агаар цэвэршүүлэн шүүгч бас худалдаалагдаж байгаа юм байна. За энэ хэсэгт бас мөн ингээд тавиурууд бас маш олон төрлийн сонголт байна. Өнгө байна. Өнгө, загвар нь бас маш олон төрлийн сонголт байна. Цагаан, бэж, шаргал гэх мэт маш олон төрлийн өнгөний сонголтууд бас байна. За энэ хэсэгт усны савнууд бас олон төрлийн сонголттой байна. За саруултай, саруулгүй гэх мэт та хүүхдүүддээ хичээл сургуульд нь явахад нэггүй усны савнуудаас зүгэнд нь хийгээд өгөөд явуулахад жижигхэн, авсаархан халуунаа барьдаг юм савнуудаас олон төрлийн сонголтууд байна. Энэ хэсэгт за цагаан сараар бас ингээд чихэр жимсээ хийгээд авах тохиромжтой юм тавг болон за энэ аяг тавгны комнууд худалдаалагдаж байна. За ингээд коморо 70 мянга, энэ хэсэг ком нь 50 мянга гэх мэт үнийн сонголтуудаас маш олон байна. Sell Shop нь за зах зээлийн үнээс бүх бараагаа 40-60% хямдралтай үнээр та бүгд хүргэж байгаа. Та бүхэн бидний мэдхээр хөх сувд дэлгүүрийн хажуу талын цэлмэг апартментийн 1-р давхарт хүрэлцэн ирээд эдгээр бараа бүтээгдэхүүнүүдийг худалдан авах боломжтой байна. Өдөр бүр бараанууд шинжлэгдэн буудаг учраас та бүхэн өдөр бүр ирэхэд бараг таны хараагүй бараанууд ч бас худалдаалагдаж байх нэ. За 3 давхар болон 2 давхар том жижиг хоолны савнууд байна. Та өдрийнхөө хоолыг хүүхдүүддээ цэцэрлэг сургуульд нь бас хийгээд өгөөд явуулахад тохиромжтой мөн
Энэ хэсэгт болохоор талхны сав болон халбага сэрээний ком, хутга заазуурын ком гэх зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж байна. Буд Солонгосын маш олон төрлийн бараа бүтээгдэхүүнүүдийг худалдаалдаг гэдгийг та бүхэндээ дахин дуулгая. 100 хэрэглэхэд маш тохиромжтой юм хүүтнээ барьдаг машины юм хөргүүр байна. Энэ болохоор 50,000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа юм байна. За энэ доор харагдаж байгаачлан ийм агуулгах савнууд та энэ дотор юу ч хийхэд тохиромжтой ийм агуулгах савнууд бас худалдаалагдаж байна. Гэртээ ялах хүүхэдтэй за офисын ажилтай хүмүүст маань агаар цэвэршүүлэгч маш хэрэгтэй байдаг. Тэгвэл энд жижиг том маш олон төрлийн сонголттойгоор агаар цэвэршүүлэгч, чийгшүүлэгч худалдаалагдаж байна. Та бүхэн дотор нь амин тоос өөрийнхөө дуртай үнэртэнгээ хийгээд үнэртүүлэх бас боломжтой. Том, жижиг, за загварын тухайд бас маш олон төрлийн сонголт загварууд байна. За жишээ нь энэ цэвэршүүлэгчний тухайд дотор нь ингээд амин тосоо хийгээд үнэртүүлнэ. За энэ доор нь усаа хийгээд агаарыг цэвэршүүлээд чийгшүүлэх юм боломжтой байна. Энэ хэсэгт Солонгосын массажны болон за даралтын аппарат, машины тоос сорогч, буудингийн тоос сорогч гэх мэт бүтээгдэхүүнүүд харагдаж байна. Энэ болохоор хүзүүний аппарат, за энэ болохоор нурууны аппарат худалдаалагдаж байгаа юм байна. Нурууны массаж болон за бусад тохиргоонуудаас нь сонгоод чичирхийлэх, массажлах гэх мэт тохиргоонуудыг нь хийгээд ашиглах боломжтой байна. За энэ доор харагдаж байгаа чинь энэ нь болохоор буудан болон машины тоос сорогчуд байна. За бүр доор харагдаж байгаа нь болохоор гэрийн вакуум тоос сорогчудаас худалдаалагдаж байгаа юм. Үнийн тухайд бас олон үнийн сонголттой та бүхэн дэлгүүр дээр нь хөрөлцөн ирээд өөрийнхөө сонирхож байгаагаа үнийг асуугаад худалдаа авалтаа хийгээрэй. Энэ ширээ нөгөө ихвэгддэг. Тэгээд 70,000 төгрөгийн үнэтэй. Сандал нь болохоор 30,000 гэж байгаа. Ингээд нийт хосоор бол 130,000 гэж байгаа. Энэ дугуй ширээний хувьд бас ихвэгддэг. 120,000 гэж байгаа. Сандлын хувьд болохоор тусдаа 50,000 төгрөгийн үнэтэй. Энэ ширээг болохоор хүссэн газараа тавьж болно. Тэгээд 100,000 төгрөгийн үнэтэй ихвэгддэг ширээ. Сандалнуудын хувьд тусдаа 30,000 төгрөгийн үнэтэй. Энэ ширээ 140,000 гэж байгаа. Тэгээд сандалны хувьд бас 30,000 төгрөгийн үнэтэй. За та эдгээр ширээнүүдийг офстоо, гэртээ, за болон зай талбайгаа ашиглаад тавихад тохиромжтой юм хүү ширээнүүдээс үнийн хувьд, загварын хувьд олон төрлийн сонголттой сэл шопт маань худалдаалагдаж байна. Хаанаач тавьсан болно тийм төрөл бүрийн юм шургуулгнууд байгаа. Үнэ нь бол нэг 80,000-аас эхэлж байгаа. 80,000-аас ер нь 140 хооронд л байгаа. Энэ доотлын зурагтны тавир нь болохоор 100,000 гэж байгаа. Хүлэн салдаг. За энд харагдаж байгаачлан за хөшиг нүүд, за гэрийн зөөлөн энэхүү нөмрөг хүнжил, за юм хөвсгөр зөөлөн маш гоё бие нөмрөөд унтахад тухтай зөөлөн юм хүнжилнүүдээс 1-2 хүний сонголттойгоор судалдаалагдаж байна. Нэг хүнийх нь 70,000, хоёр хүнийх нь 160,000 төгрөгийн үнэтэйгээр сэл шопууд маань худалдаалагдаж байна. Матрасын углаа бас төрөл бүрээрээ та бүхэн дэлгүүр дээр нь хөрөлцөн ирээд сонголтоо хийгээрэй. Сэл шопууд маань мөн бүх төрөл бүрийн принтерүүд худалдаалагдаж байна. Дотроо хортой мөн хорийн тусад нь худалдаах боломжтой. 3 төрлийн үйлдэлтэй Wi-Fi-тай холбогддог Canon болон Samsung брендийн өнгөт принтерүүд бас олон төрлийн сонголттойгоор худалдаалагдаж байна. Та бүхэн офстоо өөрсдийнхөө хэрэглээндээ тохируулаад сонголтоо хийх боломжтой байна. За мөн нэг удаагийн хэрэгслүүд бас худалдаалагдаж байна. За энэ нэг удаагийн шор, за сэрээ, савх, за халбаг, аяг гэх мэт олон төрлүүд бас байна. Үнийн хувьд бол маш хямдхан зах зээлийн үнээс бүх бараа нь 40-60% хямдралтай үнээр та бүхэнд хүрж байгаа. Өдөр болгон бараа нь шинжлэгдэн буудаг. Та бүхэн өдөр болгон хүрэлцэн ирсэн ч өдөр бүр шин бараанууд та бүхнийг хүлээж авах нэ. За энэ хэсэгт бол за хүүхдийн угаалгын бок болон за гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж байна. Энэ хэсэгт мөн халуун болон хүүтнээр үлээдэг синс теннүүд бас олон төрлийн сонголттойгоор байна. Сэл шопод маань мөн бидээ бас худалдаалагддаг. Бидэний тухайд гэртээ очиод шууд суйрлуулахад тохиромжтой 350,000 төгрөгийн үнээс за дээшээгээ олон төрлийн сонголттой байна.
Энэхүү компьютерийн офисын ширээнүүд маань бас олон төрлийн үнийн сонголт, өнгөний сонголтуудаас байна. Та бүхэн дэлгүүр дээр нь хүрэлцэн ирээд эдгээр за сандал болон ширээнүүдийг бас худалдан авалт хийх боломжтой байна. За энэ хэсэгт болохоор нэг болон хоёр хаалгатай шүүгэнүүд худалдаалагдаж байна. Дотроо маш зай талбай сайтай та бүхэн ямар ч төрлөөр ашиглах боломжтой. Дотор нь гутлаа хийсэн ч за бусад хэрэгтэй зүйлсээ хийхэд ч бүх тохиромжтой 100,000-аас 140,000 төгрөгийн хооронд эдгээр шүүгээ савнууд маань худалдаалагдаж байна. Энэ жижиг за нэг хаалгатай дотроо нэг тавиртай шүүгээний тухайд 60,000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байна. Сэл шопын хаягийг та бүхэндээ дахин дуулгая. Бидний мэдхээр Хөх сув дэлгүүрийн хажуу талын цэлмэг апартментын нэг давхурт Сэл шоп маань байрлаж байна. Та бүхэн өдөр бүр 11-ээс 20 цагийн хооронд тус дэлгүүрийг зорж ирснээр бараа бүтээгдэхүүнүүдийг үзэж хараад худалдан авалт сонголтоо хийх боломжтой байна. Энэхүү бүтээгдэхүүн нь болохоор номын тавиур та оффистоо эсвэл гэртээ олон хүүхдүүдтэй ээжүүд маань энэхүү номын тавиурыг гэртээ сонголтоо хийгээрэй. За сүүлийн үед бас юм минималист хувцас гэрийн за тавилгуудыг бас эрхэмлдэг болсон. Тэр учраас энэхүү юм маш сайн төмөр сайтай юм морин үлгүүр бас худалдаалагдаж байна. Тэнд харагдж байгаа шлэг мөн дотроо шургуулганы сонголттой бас юм морин үлгүүр хувцсны үлгүүр маань худалдаалагдаж байна. За энд харагдж байгаа ширээнүүд нь болохоор бүгд хөлн эвхэгддэг юм намхан ширээнүүд байна. За одоо Солонгос кинон дээр ихвчлэн харагддаг шүү дээ. Бүх ямар ч хэлбэрээр төрлөөр ашиглах боломжтой хөлн эвхэгддэг ширээнүүд том, жижиг маш олон төрлийн сонголттойгоор байна. За энэ харагдж байгаа тавиуруудын тухайд үнэн нь 140,000 төгрөгийн үнэтэйгээр энэхүү цагаан дотроо олон төрлийн юм шургуулгатай энэхүү тавиур маань худалдаалагдаж байна. Зурагтны доор тавих тохиромжтой ийм доороо шургуулгатай тавиурнууд бас Сэл шопод маань байгаа юм. Та бүхэн хүрэлцэн ирээд үзээд за сонголтоо хийгээрэй. Энэ хэсэгт харагдж байгаа бүтээгдэхүүний хувьд нэг болон хоёр хүний зузаан нэмгэн гудас матрасуудаас байна. За мөн жижиг өрөөндөө оффистоо юм уу тавих тохиромжтой жижиг том хэвсэнцрүүд бас худалдаалагдаж байна. Энэхүү комоднуудын хувьд зах зээлийн үнээс маш хямд боломжийн үнэтэй. За ингээд нааш нь татдаг ийм хаалгатай болон доороос нь ингээд татаад ингэж гаргаж ирдэг бас загвартай комоднууд олон төрлийн сонголттой байна. За мөн сандалны тухайд гаднахан зөөлөн, даван, бүрээстэй мөн дорой дугуйтай, дугуйгүй олон төрлийн сандалны сонголтоос байна. Сэл шоп нь бүх төрлийн гэр ахуй болон тавилга цахилгаан бараанаас гадна амьтны хэрэгслийг бас зардаг байна. Муур нохойны бүх төрлийн хэрэгсэл. За энд харагдж байгаачлан ийм үүрэн байна. За оо, сойд, за үсний синс, сам, за нойтон хуурай хоол их мэт зүйлсийг та Сэл шоп дээрээс худалдаа авалт хийх боломжтой. За энэ үүрээд явхад маш эвтэйхэн ийм муур нохойны цүнхнүүд бас байна. Та дэлгүүр дээр нь хүрэлцэн ирээд эдгээр цүнхнээс бас өөр сонголт байна уу гэдээ асуух юм бол та бүхэнд агуулгасаа гаргаж ирээд цүнхнүүдийн бас олон төрлийн сонголтыг бас үзүүлнэ. Энэ болохоор нохойны амттан дотроо 112 ширхэгтэй савтайгаа хоолнуудаас маш олон төрлийн сонголтууд бас байна. Энэхүү автомат хогийн савны тухайд заавал дээр нь гар хүрэх шаардлагагүйгээр энэ мэдрэгчтэй хэсэгт нь гараа ойртуулахаар ингээд маш том юм агуулгах савтай за ийм төмөр нөгөө хогийн сав маань 140,000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байна. За мөн автомат биш ингээд хөлөө тавиад онгойлгоод хогоо хийх боломжтой юм. Хогийн савнуудаас жижиг том төмөр за хуванцар гэх мэт олон төрлийн материалын сонголтууд бас байна. Гутлын тавиур маань дотроо ингээд 2-3 гутал хийхэд багтах ийм зай талбайтай ийм жижиг ийм авсаархан ийм хуванцар маш сайн чанарын ийм савтай гутлын хайрцаг байна.
Би та бүхэндээ Дархан хотын Цэлмэг апартментын 1 давхурт байрлах Сэл шопыг танилцууллаа. Тус дэлгүүр нь Солонгос улсаас бүх бараа материалуудаа нийлүүлдэг. Та бүхэндээ зах зээлийн ханшаас 40-60% хямд үнээр бараа бүтээгдэхүүнүүдэд нийлүүлж байна. Та бүхэн өдөр бүр шинээр бараа буудаг учраас та бүхэн хүрэлцэн ирээд бараа бүтээгдэхүүнүүдэд сонгох боломжтой байна. Солонгосын бүх төрлийн цахилгаан болон гэр ахуйн бараа, амтны хэрэгслүүд тус дэлгүүрт худалдаалагдаж байна. Та бүхэн өдөр бүр 11-с 20 цагийн хооронд хүрэлцэн ирээд тус дэлгүүрээс сонголтоо хийгээрэй. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. DBS телевизийн мэдээний албанаас бэлтгэн хүргэдэг төвийн бүсийн мэдээллийн хөтөлбөрийн мегмар гарагийн дугаар үзэгчдэнд хүрэлээ. Маргаашийн дугаараар уулзлаа. Түр баяртай.